Ер нь бол яг энэ хууль 2013 оны 3 сарын 1-ээс хойш хэрэгжснээс хойш энэ 500 метрийн асуудал хэрэгжснээс хойш хэдэн зуун сургууль, өргөтгөл, хэдэн зуун дотор барьсан Монголын төр. Тийм учраас яг энэ 500 метр дотор нөгөө иргэн аж ахуй нэгж дэлгүүрээ ажиллуулад явж байхад нь тэрний дараа тэр үйл хөдлөх хөрөнгөө барьсны дараагаар нөгөө дотор барь ойртоод ирж. Юу нь ойртоод ирж. Сургууль нь ойртоод ирж. Тэгэхээр өнөөдрийг хүртэл ерөөсө худалдан авах болгондоо тэр дэлгүүр хууль зөрчиж гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дөнгөж 300-аас 500 одоо зөрчлийн хэрэг нээж ийн гэдэг чинь ерөөсө амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн үг. Тийм учраас одоо энэ 500 метрийг бол 150 метр болгож бас огт одоо